За намайг сайн жаргалын начин гэдгээ 1991 онд төрсөн. Тэг 10 жилээ нийслэлийн Баянгол дүүргийн төртгөө сургуульд төгссөн. Их сургуулаа Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зан төгссөн. Одоогоор Монголын зохиолчдын эвлэлийн яруу найргийн үндэсний төвийн тэргүүлэгч гишүүн гэж явдаг. Тэгээд бас яруу найргийн төрлөөр 3 төвөр гаргасан, хамтарсан нэг төвөртэй зохиолын шинэ нурм гэж бүлгүүнд хараалагддаг. Тэгээд зохиолчдын эвлэлийн гишүүн Гомбын сородын нэрмж шагналтай манай шилдэг шүлэг оруулах Улар цум наадамд 2023 онд хүрсэн. Яруу найрагт дуурлаад бичиж төөрөж эхлээд одоо 21 жил болж байгаа юм байна. Тэгээ миний бага нас Синтэй аймгийн Баян мөсөнд одоо өвөө дээрээ өвөөгийн маань ээж нэлээд нас өндөр гарсан юм хүн байлаа. Тэгээ өндөр эмэгтэйгээ өдөө мал ахуйд дээр тэр байгалийн сайхантай Баян мөсөнд Синтэй аймгийн Баян мөсөнд язаар явуулсан. 5-7 бүрд цаацгай сайхан бол байдаг. Тэгээ хардлага цагаан талгаа барч хэргэл тэр сайхан уулс тэр сайхан хөндөй анхны сэрэл мэдрэмжийг өгсөн гэж хэлэхэд болно доо. Тэгэл хүний 15 нас гэж өсвөр нас юм болов. Тэгэл яруу найргийн ертөнцид өөрийн мэдлэг татагдсан да. Ганцаардал минь ганцаардал минь ганцхан хувь цэд зураг шиг оргинхэн хүсэлдээ түнээд оройтож гэртээ харж авдаа зэмлүүлэх санаалталт юм. Ганцаардал минь ганцхан чиний төлөө амьдын энэ харваад аз жаргалаар сэтгэлээ дүүргэх хамгийн дод ариусл юм. За яруу найраг 15 наснаас хойш оролдоод тэгээ битсэн болгоо ерөн шүлэг болно гэдэг болоодлаа л та. Хүн бол шууд л одоо ямар нэг юм хийгээд шууд амжилтанд хүрнэ гэж байхгүй. Одоо ер нь юмны циклик гэж боддیں۔ Спорт дээр харсан ч, ер нь амьдрал дээр харсан ч хүн бол нэг дурлсан зүйлээ доор хаяж 10 жил оролдож ирж гэдэг юм. Дөнгөж эхлэлээ ойлгодог гэдэг юм уу. Ямар нэгэн амжилтын үзүүр дээр очдог байх. Тэгээ хүн болгоо адилгуулдаг. Битсэн болгон шүлэг болдог учраас анхны норгуудаа харахаас одоо гин цайлган 15 нас гэдэг юм уу. Өдөөс инээдэг те. Ер нь яруу найрах болно гэдэг айгүй хэцүү байх. Би бол өөрийгөө яруу найрагч гэж хэлж чадахгүй байна. Яг яруу найрагт дурлж дуртай явж байгаа. Яруу найраг өөрөө тийм заас өндөрлөг байхгүй ч гэвдүргүй математик гэл айхтар нэр томьёо хүмүүсийн дээд үеийн эрдэм тэмэргэдийн бас зохиолчдын хийсэн үгнүүд байна л та. Яруу найраг бол өөрийгөө ойлгоход, өөрийгөө танихад л тусалдаг урлаг баг. Тэрнээс яг ер нь дэлхийд дээр ч тийм би өөрийгөө яруу найрагч болсон гэж цээж идэлж байгаа тийм яруу найрагчдыг хараагүй байна. Яруу найраг бол тийм хэмжээ хязгааргүй том орон зайтай тийм зүйл. Ажиж сайтар сонордвол зүрх минь шив шинээрээ зохилж буй шүү гэсэн мэт тэргүүнээ үлээлгөөд ихэмсэгхэн заларна. Хүрч, тэмтэрч, амталч мэдрийг ивч хуруу минь нүл хөдлөн гагц судсаар урсах цус минь л гарт нь гараан атгуулаач гэж шивнэн шанзны утас дөргөн жижиг хийлэд тасрах шиг шаналл гунигаар л голоо зогоогч би цаашаач үгүй наашаач үгүй зогсолтондоо баярлах нэл хүүхэд адил хэргэлзэн яах вэ вэз. Би зүгээр уншиж судалснаар энэ дэр өөрийгөө магтаж байгаа юм шиг шүү. Яруу найрагч хүн бол төрдөг гэсэн үг болов гэдэг. Би тэр үгэнд итгэдэг. Би бол төрсөн хүн биш. Зарим нь бол суралцдаг гэдэг. Би бол суралцж байгаа ангилдаа явж байгаа. Тодорхой хэмжээгээр ном уншиж, дээд үе ихнийгээ уншиж тэ. Ер нь бол уран зохиол бол уншихгүйгээр бол нэг урагшаа бол тийм хол алахгүй юм л дээ. Дана ялангуяа дээд үе. Тэгээд мэдээж энэ салбартаа бол өөрийнхөө үеийг өмнөөс тасч ирж байгаа дараа үеийнхнийг гэдэг юм. Тэгээ би өөрийнхөө хувьд бол суралцж байгаа юм учраас гэдэг юм. Аль болох энэ 21-р зуун дэлхий давтгаа болоод тэ глобалчлагдсан гэж ярьж штэ. Энэ үед бол ялангуяа манай Монголд бол маш олон сайхан паблишингүүд их гарч ирж байна. Тэгээд тэр хэмжээгээр дэлхийн сонгодог номнууд, дэлхийн одоо яг эд тойрож бичиж байгаа олон зохиолчдын ном Монголд тэр дорол одоо жишээ нь Нобелийн шагнал авсан Солонгосын Ханкан гэж зохиолчийн ном ихтэй.
2-3-аараа гарцсан байна. Хангаан ч юм бол 4 жил өнөөрөл авсан. Тэгэл юу гэдгийг дэлхийдээ манай уран зохиол орчуулга маань гэдэг юм уу мөр зэрэгцээд ингээд явж байхад бол өөрийгөө аль болох хөгжүүлэхийг хүсдэг гэдэг юм уу. Тэгээд тэнцэнээсээ бас өөрийнхөө арга барил одоо орчин үед юу хөвчүүл гэдэг юм уу. Тэр арга барилаа дөнгөж суралцаал явчихин дөө. Амьдрахад чи бит хоёрт яасан их зүйл хэрэгтэй байна вэ хайртай минь. Аниргүйг хоёулахнаа мэдрэх орон бариас өсвөлээд орд ир тасалгааны тармил цэцэг хүртэл хэрэгтэй л байна. Орчлон ертөнц хичнээн гайхамшигтайг чи минь надад мэдрүүлсэн юм шүү. Би одоо зүгээр л хингийн үгээр гэхдээ нэхэлнийхээ дархлаа бодоод тийм чамархсан гадаад үгнийх оруулж шүлэг өчгүй байх юм гэж дотроо боддөг юм. Элдв ийзэн тусны харилагдаад яг хав зүгээр хүнд ойлгомжтой хамгийн сайхан гарыг бол энгийн шавраар хийдэг гэдэг үйлдвэртэй. Тэрэн шиг аль болох монгол хэлнийхээ хамгийн энгийн үйлдвэрээр энгийн бүтцээр гоё хоч чамархсан зүйл чи угаасаа тийм явцын дундун зэнийг санагддаг да. Тэгээд за залуу хүн байна. Хайрын шүлгүүд их сайхан бичгэд их төхөм гарт их амар байдаг. Тэгээд сэдв нь өөрөө агуулга нэг том учраас гэдэг. Тэгээд нэг сайн шүлэг ütсэн яруу нарагч гэл маш сайн яруу нарагч гэдэг. 3 сайн шүлэг ütсэн бол тэр бол шилдэг яруу нарагч гэт. Манай уран зохиолын ертөнцийн нэг юм явган үг. Дэлхийн нийтээр явдаг юм л дээ. Ер нь бол миний зорилго бол нэг сайн ганц сайн шүлэг. Народ дэлхий дээр мэдээч хэлэх. Амьд явсны маань хэрэг бүтэж байгаа болов уу гэж. Тэр шүлэг маань уншигчтай аманд хэцүү үед нь хөтлөгдөж тэ жаргалтай үед нь бас сэтгэлээ нөмгшүүлж ивэл гэж боддог. Тийм учраас элдв тийм одоо эзэмлүүдийг өөрийгөө оруулах гэсэн. Тэгээд хүн ч адгийн дэнийг өөрийгөө магтана гэж. Ер нь бол шүлгүүд маань цагийн нухчаанд үлдэхүүгүй юу гэдэг. Уншигчд юм шөөм судлаач нар гэдэг юм. Дараа үе гэдэг юм гаргаж ирэх баг. Тэгээд тэнцхийн тулд гэдэг юм өөрийгөө аль болох хөгжүүлж сайхан шүлэг өчгтэй л анхаардаг тоо. Элдв арга барилд бол нэг тийм ач холбогдол байдаг. За би яруу найраг бичдэг мөртлөө бас алдахгүй гэж байхгүй шүү дээ, тэ. Би ер нь шүлэг өчгтэй угсгээ алдаа их гаргадаг. Би их алдаатай бичдэг. Мэдсээр үжиж алдсан алдаанууд их байдаг гэдэг юм. Тэгээд ном гаргахтаа бол хэлэгчгийн ухааны докторуудад гэдэг юм. Одоо 10 жилийн боловсрал эзэмшгэд бас хүнд багш гэдэг зүйл байж ижил бичиг үс талигдана. Тэгээ энэ бичиг үсэг талигдсан зүйл маань монгол үчгээр биш одоо яг нэг кирилл үсгээр байгаа болохоор гэдэг юм. Эндээ тасцсан л байна та. Харцангуй монголчууд маань хэлэндээ сүүлийн үед анхаарах нь гайг болсон юм болов. Гадуур одоо жишээ нь GS25-аар их хөгжлүүлдэг, CE-гээр их хөгжлүүлдэг. Одоо тэр юг харахад гадаах хаяг шошгыг харахад бас сайхан монгол үчгээрээ энэ давлгаа өрнөд байгаа юм байлээ. Дэдгээр гудамжууд гээд. Тэгээд юу гэдгийг хэлээ биднээс өөрсдөө хамгаалахын тулд яг энгийн соёлоос л хэлэх баг. Facebook дээр пост оруулахад те Facebook ч юм бол нүүр ном гэж байна монголоор бол те. Нүүр номдоо пост оруулахдаа гадаад үсгээр биш яг монголоороо хоорондоо уцаар харилцахтаа яг монголоороо байвал. Тэгэхгүй бол одоо өнөөдөр их л мөхөл маргааш Монгол улсын тусгаар тогтнод гэдэг зүйл байхгүй болох баг. Тийм учраас эхлэнийхээ дархлаанд гэдэг юм уу дан ганц яруу нарагчт юм шүү. Хүн нэг бүр монгол хүн бүр хүндэлтэй хандаж их сайхан монгол хэлээрээ бие биентэйгээ мэдлж тэ манайхан чинь мэд мэдэх нүртэл яруу наргаар ярьсан ард юм шүү дээ. Монгол улсын төрийн шагналд энэ жил 90 жилийнх нь тохиож байгаа ренчний чойно гэдэг яруу нарагч шүлгэндээ хэлсэн мэт. Хоорондоо мэд мэдэх нүртэл шүлгээр ирсэн ард түмний дунд өөрийгөө яруу нарагч гэж хэлүүлэх хэцүү маа гэд. Тэр төрцөн одоо чойно мэддэг нарагч бол тэгээд хэлсэн байхад бол бидний хэл маань яасан сайхан баялаг юм бэ л гэж ирэхгүй бодогдсон доо. Тийм учраас хэлээ хүнийг бүр ер нь мандгинж хадгалж тэгээ үгийн сайхнаар хүн чинь тэжигдэж амьдэрдэг юм болохоор би биндээ их л сайхан үг хэлж ивэл тэр ирчмээрээ бас хөгждөг дэвшгэн гэдэг юм уу оюун санаанд цэнгэг бахна гэж боддог доо. Нэгэн хэмээр зэрэг шуугна. Нэгэн хэмээр зэрэг дүнсийн уулын ингэр бэлэн засварсхан угта чам руу ярах миний зүуд шиг нэн торгомсохоор дээр зэлэгч тэнгэрийн үйлсийг ярьж бороо оруулгсан үсэнт чинь үнрийг нь үүрд шингээж
нартын дор мөрийг тэмдэрлэж зүрмэлгсэн. За яруу найрагч хүний амьдрал гэхээр тийм тустай амьдрал гişэ. Бусдад адилхан одоо унтах цагтаа унтна, босох цагтаа босно. Зүгээр нэг нийтлэг зүйл нь гэх юм бол яруу найрагч найз нөхдөсөө ахнараасаа харж байхад юмд их тийм эмзэг ханддаг юм болоо да. Бусдыг бодвол илүү ажигч мэддэг юм болоо. Яруу найрагч ер нь сонсох уран зураг шүү дээ, тий. Уран зураг бол харах яруу найраг гэдэг үг. Энэ их сайхан үс санагддаг юм. Тэгээд тийм эмзэг байдал тэр бусдаас илүү харж байгаа нь одоо ер нь ихээр. Тэгээ өөрийнх нь сэтгэл зүрхэн доторх мэдрэмж одоо зураач ярил өнгө бодгон холдоод ирэхээр л цаасан дээр шүлгүүлж бодох байх л та. Тэ би өөрийнхөө хувьд их алхах дуртай бас газрын хол тэ газрын холд бодох. Орчноос олох. Манай 21 аймаг 4 зөв 8 зөвхөс маань баялаг учраас гэдэг юм уу. Монголынхаа тал нутгаар ер нь жилдээ нэг 2-3 дэшээ нэг 10-аас 21 хоногийн дотор явж баялагын сайхныг мэдрэх дуртай. Тэнцэнээс хөвч гэрчмээ авдаг гэх юм. Тэгээ бурхан багшийн сургаал дээр байдаг. Өөр жилдээ нэг очиж үзээг үзрээ очих хэрэгтэй. Энэ жил ч одоо Европоор ус явлаа. Германы элчин сайдын яам дээр сүүлд гаргасан цаг хугацааны хээгээд түүрээсээ шүлэг уншиж тэндх монголчуудтай уулздаг лээ. Францын нийслэл Парисын бас элчин сайдын яам дээр монголчуудтай уулздаг лээ. Жил болгоно л ер нь ийш нэг гадагшаа яваад идэг. Энэ жил бол ингээд энэ хоёр том гурван дээр очиж үзлээ. Одоо удахгүй баяр наадам маань болох гэж байна. Бас нэг тийшээ Монгол дотроо сайхан онгод темрээ хөглөж явъя л гэж байна. Чамааг бодохоор орж ирдэг бүхэн намтай холбогдох юм. Гэвч чамааг би уншиж хараахан дуусгаагүй. Гинтхэн чиний хавц гарт минь мэрэгдэж чи дуунтарсан үед анхны хуудсыг чинь нээснээ санаж байна. Хуудс чинь ер шажигдгүй зөөлөн хөвсгөр зас шиг нэмгэн чиний арьс агаарт яг л үүрээ томох гэж ярах их шууны инлэн сэтгэл шиг анхнаасаа уншихад түүхтэй хэрнээ инхрийхэн бодол санаа өмүүлсэн ном байж үлээ чи. За тэгэл хайр дурлалын шүлгийг бичээгүй яруу найрагч дэлхийд ер нь байхгүй тий. Хайр дурлалын тухай захаач бичээгүй дэлхийн 8 дээр бомбонд дотор бол байхгүй. Ер нь хайрлаж дурлана гэдэг хүний хамгийн дээд хүн болж төрснө гэдэг юм. Бусад дараат амьтад хөхтэй амьтдаас ялгаж байгаа зүйл нь. За хөхтэй амьтад дараат амьтанд ч гэсэнтэй хайр сэтгэл баяжиж өрөөд нь үлдчихэж. Тэгээ найрагчдыг ер нь хөглөдөг зүйл бол хайр дурлал баг. Тэгээд яг тийм дэлхийд одоо дэлхийн орон зохиолд үлдсэн шүлгүүдийг Монголын орон зохиолд үлдсэн яруу найрагчдын шүлгүүдийг харж байхад хайр дурлалаар жиг хүрлэж хөглөгдсөн шүлгүүд их том орон зай айсавтай орон зохиолд үлдсэн байт болов. Тэгээ онгод гэдэг юу гэдэг бодол ханах өөрийгөө шинээр нэх шин сэргээгээр тархитлагаа доторх уурга тэгээ зүрх сэтгэл доторх мэдрэмж ямар нэгэн салхи савир оруулж байгаа тийм зүйл юм болов гэж ерөөхдөө би боддог да. Онгод гэдэг зүйл бол гяссэн тэр сэрэл мэдрэмжийг цаг алгүй торлогдож цаасан дээр буулгах. Зураач хүн бол зотон даавн дээр будгаа тавих. Хөгжүүн зохиолч хүн бол нотныхоо дэвтэр дээр одоо соёллохоорөөсөө ихсүүлээд орж ирсэн тэр бодрлоо тэмдэглэж үлдээх юм уу тийм эрчим долгион тэгээд өөрөөрөө хурлцсан тийм энергийн бөөгнөрл юм бол одоо онгод гэдэг зүйл. Тэгжил тайлбарлах. Тэр нь яруу найраг үг нь байж ээж аялгаа төрөн шүү дээ. Би дууг бол тэгж боддог. Үг сайтай байж ээж ер нь дэлхийд дээр маш олон гоё сайхан дуу байна. Дуугүйгээр хүн амьдрч чадахгүй яв олон гоё хэлсэн байдаг шүү дээ. Дуунд тийм сайхан чадал шингэсэн байдгийг мэдээд дуутай хамт амьдрах гэсэн юм аа би. Дуйлан мөрчлөн төрсөн минь учиртай гэл. Хүн болгоны аманд аялагддаг тийм сайхан олон сайхан бүтээл дуутай болох юмсан гэж амарч яруу найрагч хүсэж мөрөдөж байна. Гангой гэдэг нэг хамтлаг байдаг. Гангой хамтлагтай одоо сая 4 сарын сүүлээр хамтарч мартахгүй гэдэг дуу хийсэн. Тэр маань залуучуудад нийлээ хүрээд ах шиг байна. Тэр дуу юунаас онцгой гэвэл яг дахилтынхаа араас нэг аян дээр өөрийнхөө шүлгээс өөрийнхөө олгоор хийсэн байна. Бүүдгэр тэнгэртэй өдрийн зургуудын дагш
багтан дээр чи хөгжмөн тоглож суудаг. Бүдэг бодохын тэр лайлгууд намайг танаа гэрийн үдэнд аваадсан байдаг. Та ямар шүлэг унших вэ гэдэг. Би нэг 2 шүлэг нэг уншиж үзсэн. Гэтэ яг хоолоогоо бичүүлээгүй л дээ. Тэгээ за алийг унших гэсэн чинь манай Байна гэж залуу, Байна дөө маань. За та тэр бүдгэр тэнгэртэй гэдэг нь уншиж яадаг гэв. Тэгээ за тестлээд үзье гэл. Яг микзикээ залгаал одоо тоног тохиромжтой дээр суугаад. Би яагаад ч юм тоглоод ах нь бол ганц л тест мэст хийх ганц л уншина. Тэгээ ганц л уншсан л да. Тэр маань бүр гоё болсон. Тэгээд бүгдээрээ тэр цацсан да. Одоо ер нь хүмүүс нэлээ мэддэг болсон даа лээ. Холдож чаддаг чи надаас яг л ойртож буй мэтэр. Холдож чаддаг чи намайг яг л яруу найраг мэтэр. Дөнгөж чаалтаагүй лаа мэд чиний нүдэнд дасал болсон үе төргөнийгээ өлгөж өргөссөн байдаг би. Юу ч н дэгтлээ их сонсдгийг хэлж чадахгүй мөрөөд минь амьсгалдаа бүдэрмэгц чи уулаа бодож суудаг. Юуг ойлгох гэж чамаас хариуч үлгэлэн амьдралын дугуй төрөгт үхээдлээ харин хизээж ойлгохгүй би. Хизээж ойлгохгүй би. За би энэ өөрөө залуу хүн. Тэгээд яруу найргийн тоогонд л одоо дээр нь сая манай зохиолчтой хэвлэл маань удирдлага шинжилсэн нэг сар. Тэр удирдлагад бас яруу найргийн үндэсний төвийн тэргүүлэгч гишүүнээр 3 гишүүн байдаг. Тэрний нэг нь болж орсон. Манай уран зохиол би хувьдаа яг энэ тоогон дотор байгаа хүний хувьд Монголын орчин үеийн уран зохиол, яруу найраг, утга зохиолын салбар ер нь хөгжлийнхөө ер нь ую үе бодвол ахиу дээж чадантай явж байна л гэж хэлмээр байна. Яг гэвэл яруу найрагчд маань бүтээлээ олон төрөхэд бол олон суугүй шүү дээ. Instagram орчин одоо жишээ нь би бол миний шүлгүүд би өөрөө YouTube уузтай. YouTube уузнаас маань тэн дээр бол цогч ирэхээ үед өөр бүр ID бисүүлээ хаяа зохиолгоод гэдэг юм уу. Ангараг гэдүүтэйгээ хамтраад 20-ны үеэр маань 13 шүлэг бас YouTube уузнаа яжсэн. Одоо удахгүй дэрийг хөгжүүлнэ. Тэнчнээс гэдэг юм уу. Одоо залуучууд татаж аваад Instagram хуудсанда маш ихээр тавьдаг л да нийтлэлтэй. Тэр шүлгүүдээ ер нь энэ платформаар ер нь орчин үед бас залуу яруу найрагчд маань надад дээдвч ер нь ялгаагүй би удаад гэж боддог юм бас хөргөжийвэл энэ ч одоо энэ цаасан дээрээс юм уншихаас илүү сонсох гэдэг дэлхийд төр чигээр ер нь подкаст гэдэг зүйл рүү номыг уншихаас илүү очилсан давчлалыг сонсох одоо энэ хурдтай нэг юм цаг үеэд дагаад гэдэг юм уу илүү платформ дээр суурилж бүтээлүүдэд хөргүүл их зүгээр ахтаа л гэж боддог да. Тэгээ уран зохиол бол тэгээ цаг хугацааны шүүлтүр гэдэг нэг агуу зүйлээр бас орох учраас гэдэг юм уу. Хүмүүс гадуур бас сүүлийн үеийн яруу найрагчдын бүтээл гэж юу байх вэ одоо бараг л энэ ч юм биччихнэ гэдэг. Цаг үеэд дагаад гэдэг юм уу илүү уран зохиол тийм нуршсан одоо мөрдлөгөө албасан биш. Илүү мэдрэмжэн дээр суурилсан бүр зарим нэг юм хүүрнэл зохиол шиг тэр хэлбэр хийцээ үед тийм болж байгаа гэж бодож байна. Тэгээ баримтлах миний баримтлагдаг зарчим бол илүү яг мэдсэн юм хүн бичвэл үнэн дээр толгуурлал мэдрэмж гэхээс илүү. Үнэн дээр тэгээд логиктэй энгийн хөлбөрөөр бичигдэл өншүүлдэг зүгээр байх гэж боддог. Тэрнээс би өөрөө шугам судлаач одоо бусдыг шүүж дүгнэх надад ирэх байхгүй шүү дээ. Би зүгээр суралцаа явж байгаа хүн. Өөрийнхөө хобби бодлоо тийм л. За би энэ одоо 25 онд гаргасан хамгийн сүүлд яруу найргийн цаг хугацааны хээ гэдэг ном гаргасан. Ном маань бол эхний хэвлэлд одоогор бол жил 6 сарын дотор 3000 хэвлэгдээд дууссан гар дээрээс одоо сүүлийнх нь 4-р хэвлэлээ бас хэвлэлтэнд дуудахгүй шилжүүлнэ. Эхний хэвлэлт нь бол англи монгол хэл дээр ингэлтэй англид. Хоёр талаас уншина гэсэн үг. Энэ эхний одоо хэвлэл маань тэгээ хоёр дахь хэвлэлээ бол ийм коортор. Бас илүү уншигчдад тий эхний хэвлэл нь дуусаад хоёр дахь хэвлэл нь өгөөд юм дандаа ингэж нэгээрээ байжснаас гэж одоо тийм cover-ын солиод гурав дахь хэвлэл маань одоо тий өөрөө моржилтэй тэгээд энэ дээр гурав дахь хэвлэлэн дээр морь зориулс гэдэг. Дөрөв дахь хэвлэлээ бол нэг юм зүгээр одоо гадны хавцын ингэж бас солиё гэж одоо ингэж яаж байгаа одоо сүүлийн хэвлэл бол энэ cover гарах бах. Ийм байна гэд одоо тестлсэн гэж байгаа юм уу. За тэгээд ер нь бол номоо дэлгүүрт тавихаас илүү гар дээрээс илүү одоо хавар намар болдог номын баяр юм уу. Надтай одоо энэ ихтэй сургуулийн оюутнууд бас
ажлын санал их тавьдаг. Одоо та шүлэг найрга уншаа чи оюутны зүйлүүд их холбогддог. Тэр болгон дээр яруу найраг л үзэл бодлоо хуваалцах байгаа учраас яваад очдөг. Тэгээд бас за нэг удаадаа нэг 40-с 100 оюутнууд цугларсан байх юм бол цаахан энэ сүүлд гаргасан төврөөс шүлэг яруу найраг уншаад уран бүтээлийн тухай харилцан яриад ингээд гэдэг юм уу гар дээрээсээ явуулдаг. Тэгээд зорилго маань юу вэ гэхээр яруу найраг гэдэг зүйлийг одоо залуучуудад гэдэг юм уу хүмүүст яг өөрөөрөө хүргэж гар дээрээсээ бүгдэнд нь араас зорж тэ. Ер нь цаашдаа дараагийн уран бүтээлийг гаргахтаа бас л яг юм амьд харилцаагаар бай гэсэн зорилготой. Хүн чинь нөгөө юм ярихаас илүү үйлдэлээр харуулна. Дотор бол бодсон их гоё төслүүд байна. Тэрийг бол их ойрхон задлан да. Тийм л бодлоо. Дорны эх орн ододны хэрхэн 17-ын зовхон дээр гэрэлтээд зүүдийг нь нүргээхгүй гэхдээ үүрээр цардаг дорны эх орн минь орчлон дээр төрүүлсэн бүхнийг чинь хүндэстэй нь хайрлах зөөргүй тийм амгалан шинжээ билээд өссөн одоос ч нарсан шүү. Салхин ургаж буй үсний үзүрийг чимхэд сэтгэл дотроо будан залгид зогсоо марлын нүдэн шингдэг дорны эх орн минь манцуу давнагчлан гараа тэнэлэх нэлхэс шиг мандаж ус жарах өдөр бүрийн нараас чинь эр зөргөө авсан шүү. Уулсан өтгөн манангаар санаагаа харивлаад үчээр цөөрмийн усанд дүрээ төлдөж амардаг дорны эх орн минь өргөдөж одсон дээдсүүдийн алтан шарал дээгүүр улаангарын улаахан навчс газар дагагчнаас чинь зүрхний цохилтоо авсан шүү. Огтон шүүдэр туучин гоо хөлөө хөвдөр арчуулаад өндөр тэнгэрийн эвгэлээр бүүвэн дугайлах авдаг дорны эх орн минь өвч биений минь гүн рүү түрхэн давалгаалсан одох цагийн урсгалаа бол гэрэлдөө санансан он цагаас чинь мөн чанар авсан шүү. Засан бодрох мөртэй гоосаахныг хүмүүний санаанд дэгшгэлүүлж газар ихийн хэвлийг зөөлөн илбээ залбирдаг дорны эх орн минь цанхтай хөлгийн амруунд гэрэлтсэн толиог тэмээлцгэн санаандгүй залгих мэт гарцаагүй л аг гангийн нэртэй хөндийгөөс чинь дуулах холоогоо арсан шүү. Сар намсгалаа зангидж дэвэх ангир шууны өдөн тоногшоод өн эртний уурал талыг имтсэн жимийн хонхорхоод ирхэлдэг дорны эх орн минь өдөл насныхаа цас төндөрлөгт таяг тулан зогсох ховрог судар намын баримтгаа огторгын хоосон тавлагт чинь ухаан санаагаа авсан шүү. Зэгсэн лимбийн арлыг үсхэн ертөнцийн төгөвс төгөлдөртэй хослуулан нийтгээд жирийн үнэнд хазаарын намгаа ширвэх шиг хөгжим жичирхийг сонсогдуулсан дорны эх орн минь жирэмсэн хатан хаанаа дайнд үдээд ирээдүйн хааны нэлмсийг хэвлийдээ арчих шигээр зүрж өнгөрүүлэх хов тавилан харилсан гэгэн сүнснүүдээс чинь зөн сонго авсан шүү. Борон мэлми дотор минь үргэлжид урандах 12 салаа өртэй бугын хөлний сагааганд туслаа огцооруулдаг дорны эх орн минь бодлосоо дөнгөж цунам босоод өвших бурхны цутгамал баримлаглаар аниргүйд амар амгалан нуссан мөнхийн утгаас чинь өөрөөрөө олсон шүү. Хөрсөн эрдэнийн чулуудаа ил тавьж амраад өстний нүдийг эртнээс хужиралсан дорны эх орн минь хайрлсан бүхэндээ дааны гэрэл дүүх эрвэхээ мэд чадсан яруу найрагчдын ганцаардалт өндөр хүслийн жигүүрийг нуцах гуниг харилсан өгөөмөр их шаналлаас чинь өрн рүү өнгөх хүслээ авсан шүү.